За өнөөдөр геморрагик теленгиктазия гэсэн үгшийн тухай ярихаар бэлдсэн байна. За энэ өвчин маань тархалтын хувьд 5,000 тохиолдолд нэг тохиолддог. За гэр бүлийн өвчин альж хүнсэнд тохиолдож болдог ийм өвчин байна. За удамшийн шалтгаан хэлбэр үүдэх юм бол автосомын доминантаар удамшдаг. Гол мутац илэрдэг генүүд нь эндоглин, альк1, SMAD4 гэсэн генүүд байдаг. За эдгээр генүүд маань TGFB гэдэг юм дохионы замд оролцож идэг. Энэ зам нь судасны дотоод хам буюу эндотелийн хэс болон судас бүрдүүлэгч хэсүүдийн ялгаруу хөгжилд оролцдог. За мутац гарснараа судсын бүтцийн хэвийн хөгжлийг алдагдуулаад капилярын сүлжээ үүсгэхгүй артерийн шууд холбогдох юм шалтгаан болж өгдөг нь хамгийн гол механизм нь болж өгдөг. Эмгэлзүү шинж тэмдгийн үүдэх юм бол хамраас цус гоожих, арьс ам, хамар хил хурууны үзүүр зэрэгт теленгиктазия юм жижиг улаан цэгүүд гарсан байдаг. Дотор эрхтний үүдэх юм бол уушгинээр жишээ нь артерийн судас нь шууд нийлсэн байгаа тохиолдолд амьсгаадах, цусны хүчил төрөгч багасах, тархины абсцесс, инфаркт илэрнэ. Илэг нь бол бүхэн ачаал өгөх, тархи нугасны хувьд тухайн таталт, цус алдалтаас үүссэн цус багталт зэрэг шинж тэмдгүүдийг илэрдэг. За онцлогооны аргуудын тухай гэх юм бол генетикийн шинжилгээ буюу эндоглин, альк1, SMAD гэсэн генүүдийн дарааллыг тогтоох шинжилгээ хийн. За эдгээр шинжилгээ хийх заалтын тухайд юу гэдэг вэ гэхээр клиник оншин тавьдаг байгаа ч гэсэн шинж тэмдэг илрээд байгаа зэжигтэй тохиолдолд удамшлын гэр бүлийн скринингийг ерөнхийдөө хийн. Тархины уушгины илэгний артерийн судас шууд холбогдсон байгаа тийм өвчтөр шинж тэмдэг илэрч байгаа хүмүүс шалтгааныг тодруулах зорилгоор хийн. Жирэмслэлт, ургийн онцлогоо эсвэл урьдчилан сэргийлэх гений онцлогооны үүднээс хийдэг. За зүрх судасны шинжилгээний үүдэх юм бол эхо CT, ангиографи, MRI, тэгээд бабл экокардиографи зэрэг шинжилгээнүүд хийдэг бол лаборатори цусны ерөнхий шинжилгээ авдаг байна. За эмчилгээний хувьд гэх юм бол ерөнхийдөө шинж тэмдгийг дарах эмчилгээнүүд хийн. За хамрын тус алдалтыг эмчлэх гэж энэ дээрээс нь төмрийн нэмэлт болон бүр цаашлах нь бол цус сэлбэх, цус багталтыг эмчлэх. За тэр судсан дээр ямар эмчилгээ хийх вэ гэхээр эмболизац буюу энэ цаашлах нь бол хүн тохиолдолд мэс засал хүртэл эмчилгээнүүдийг хийнэ. За гений эмчилгээ нь бол одоогоор судалгааны шатнд явж байгаа юм билээ. За тэгэхээр эдгээр ийм өвчний эрсдэлтэй хүмүүст юу зөвлөх вэ гэхээр урагт болон яриад гений шинжилгээ хийн. За төрхөөс өмнө л оншилно. Хүн бүр шинж тэмдэг илрээд байхгүй ч гэсэн тээгч болж явж байгаа магадaltaй учраас гэр бүлийн гишүүдийн скрининг шинжилгээнд хамруулах нь зүйтэй. За анхаарал тавьсан баярлалаа.